За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За улсын хурлаар энэ цөмийн энергийн тухай хуулийг өнөө маргаашгүй батлах гэж байна. За энэний цаана бол өнөөдөр энэ Монгол улсад уран олборлолт. За хамгийн сүүлийн үед энэ шууган болоод байгаа халзан бүрэгтэй уулыг одоо олборлох. За цаашлаад энэ Дорноговь аймгийн Улаанбаатар суманд уран олборлож байгаа Францын хөрөнгө оруулалттай энэ Кожиго буюу одоо нэрээ Ороно болгосон Бадрах энержи энэ компани үйл ажиллагаа гээд энтэй холбоотой юм аа. Тэгвэл өнөөдөр энэ зарим нэг эрдэмтэн судлаачдын иргэний нэгнийхний зүгээс өнөөдөр энэ уран олборлолтыг одоо маш хариуцлагатай за явуулахгүй бол эхнээсээ энэ хор хөнөөлүүд чинь байгаль эколог за тэнд амьдарч байгаа хүн малын эрүүл мэндэд нөлөөлөд эхэллээ гэсэн асуудлыг ингээд тавьж байгаа. За энэ талаар би яг одоо энэ мэдээллийг шууд хүргэх гэж байна. За нэг зүйлийг одоо тодруулж хэлэхэд иргэдээсээ энэ санал авахар болсон байна. Ди парламент гээд одоо их хурлаар хилцэх энэ хууль тогтоомжуудад иргэдийн саналыг авдаг. Энэ одоо хэсэгтэр энэ Монгол улсад нутаг дэвсгэр дээр урааныг хайх олборлохыг хориглох тухай одоо дэмжиж байна уу гэсэн саналыг одоо авч эхэлсэн юм байна. Ийм учраас одоо иргэн та бүхэн ч гэсэн энэ дээр идэвхтэй саналаа өгөөрэй. Миний энэ дээр харагдаж байгаа бол тэр линк нь байгаа шүү. За ингээд мэдээллийг та бүхэндээ хүргэе. За бүхэн ах энэ хүмүүсээ өнөөдөр танилцуулах уу те. Ямар учиртай одоо энд ингээд цуглаад. За энэ 2009 оноос хойш одоо маш олон одоо тэмцэгч нар гэдэг сэхэднүүд одоо иргэний хөдөлгөөнийхэн төрийн мөс байгууллагууд одоо энэ Улаанбаатар урааны асуудлаар бол дуйлан болж ирсэн. За энэ дуйлантай асуудлыг өнөөдөр эцэлсэн шийдэх одоо боломж биднэрт үүслээ. Энэ нь бол одоо ди парламент гэдэг одоо энэ цахим дээр 100 мянган гаруй үсэг үрдүүлвэл урааныг одоо үрд ухуулахгүй хоригдж болно гэсэн юм ард түмний санал асуулга одоо цахим гаруй үсэг явуулж байгаамаа. За ингээд бид нар бол одоо нээлттэй хийгээд одоо энд бас үеийнхэн тэмцэгч нарыг одоо бүгдэнд нь дуулгасан. За ингээд тодорхой хэмжээний хүмүүс ирсэн. Бусд нь бол одоо хөд газар ингээд тархан явсан байгаа. Одоо энэ дуйлантай асуудлыг нэг мэсэн одоо үнэн зөвийн эцэлсэн шийдэх одоо ийм экзектэй 30 хоног цаг үед одоо бид бүгд нээлж одоо хүчээ нэгтгэж энэ гар үсгийг зурж энэ хуулийг бол одоо уран хориглохгүй гэсэн хуулийг бол одоо батлуулна гаргуулнаа. За энэ дэрсэн хүмүүсээ одоо хамгийн гол нь би яриадах биш. Энэ манай одоо жинхэнэ одоо 2009 оноос хойш явсан цуутай одоо ийм их орныхон төлөө үнэн зөвийн төлөө явсан нэг тэмцэгч гэдэг их найш. Үнэн зөвийг олохын төлөө явсан ийм ахнуудууд маань ирсэн байгааг би танилцуулсан юм аа. За энэ ди парламент дээр 100 мянган гаруй үсэг цуглуулах санаачлагыг гаргасан говь цэхмэнд одоо голомт цөмийн эсрэг хөдөлгөөний одоо тэргүүн одоо манай Минжуур ах ирсэн байна. Энэ санаачилсан. За одоо бид нар бол дэмжиж ажилланаа гэдээ одоо ингээд эхэлсэн. Инглээр одоо ингээд Минжуур ахын маань санаачилсан одоо энэ сайхан үйлсэд одоо хүмүүс бол гэрээ хийж оролцоорой. Энэ иргэний хөдөлгөөнийхөө эргүүн адилхан. Энд бол одоо ингээд дараа нь би ярина. За одоо энэ манай хундагна ах маань ирсэн байна. За бид хоёр бол одоо маш их анханаас нь одоо олон жил явсан. Өөрөө бол одоо 2009 оноос хойш явсан. Өөрийгөө тодорхой танилцуулна. Одоо би өнөө хундагна ахын албан тушаал мэргэжлийг танилцуулах гэхээр хэл уурах га зүгээр одоо тэ өөрөө танилцуулах юм. За манай энэ тэрэн жимдэмж. За ингээд одоо энэ хүн бол ёстой 2009 оноос хойш явуулсан. За ингээд 11 тэ одоо малын одоо мал эмнэлгийн газарт ажилладаг доктор тийм хүн байгаа. За бүр одоо мэргэжил талаасаа бол маш их одоо онолт түүхийг ярина. За ийм одоо хүн өөрөө ярина. За манай Ховд аймгийн Халзан мөрөгтэйгээс ирсэн. За Төмөрбаатаргаа өөрийгөө танилцуулнаа. За мөн энэ эдэр заяа маань өөрийгөө танилцуулнаа. Танилцуулаа явцсан байна. За ингээд Халзан мөрөгтэйгээс ирсэн. Ингээд дараа нь ярихдаа өөрсдийгээ. За тэгээд